Сайн байцгаана уу? Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн дорн дахин судлалын тэнхим Японы хэлний салбараас мэдчилж байна. Манай салбар 2015 оноос 17 дахь удаага нат Японы хэлний төвшин тогтоох шалгалтыг зохион байгуулад байна. Нийтдээ бид 3380 хүүхдийн Японы хэлний төвшин тогтоох шалгалтыг авч үнэмлэх сертификатыг нь гардуулад байна. Манай энэ нат тест нь 14 орны 48 газар одоо яг нэг цагт яг нэг өдөр нэгэн зэрэг эхлээд явагддаг байгаа. Тэгээд энэ шалгалтыг явуулахын тулд манай сургуулийн Японы хэлний салбарын багш нар бид нар хичээн болон ажиллаж байгаамаа. За одоо би латтай материал задлах чинь энэ латтай байгаа шүү. Хараарай. Латыг нь би задлах чинь одоо энэ бүртгэлийн хуудсан дээр байгаа овог нэрээ төвсөн он сараа бичиг баримтаа тулгааны хараалтаа хариултыг бүртгэхдээ юусаа тусам байгаа тийм болохоор одоо энэ хот хар бүрийн дотор хэд бүрдсэн бол бахад ахээ. Одоо бахад. Манай сургуульд 9 орд суралцсанараа Японы улсын Тохокугийн их сургууль, Хирошимагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд урт богино хугацааны Японы хэлний бэлтгэлд үн төлбөргүйгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй учраас манай салбарыг зориулж ирж суралцахыг хүсэж байна. Японы хэл соёлыг сонирхон судлах хүсэлтэй байгаа залуучууд бүхнийг Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Японы хэлний салбарт хүрэлцэн суралцахыг хүсэж байна.